Дуусан нэгдүгээр байр эзэлсэнд нь түүнд биечлэн баяр хүргэв. Сижваг эрт эсвэл орой хизээ нэгэн цагт үүнийг хийж чадна гэдгийг тэр аль хэдийн таамагласан байсан юм. Харин гол асуулт нь өөр хэнийг нь түүний удирдлагад саад учруулж чадах хэсгэд оршино. Хүн бүрч чадахгүй байгаа шалтгаанаар дадлагыг зогсоох гэж байтал өөр нэгэн хүн амжилт гаргасныг мэдрээд тэр гайхав. Тод ногоон гэрэж тэр хоёрын анхаарлыг татав. Жинхэнэ цус хөс нулимсаа урсгалсны эцэст Эфени өөрийн үн төлбөргүй 30 мянган ихнийг авч чаджээ. Сижва дарамтыг мэдрэв. Тэдний цаг дуусгах хоорондын ялгаа нь ердөөс хэдхэн секунд байв. Тэр тайвширч болохгүй. Энэ хооронд ангийн бусад хүүхдүүд айсандаа бараг өмдөндөө шээчих шахсан мэт харагдаж байсан ч тэдний манай чулуунууд хөдөшгүй байв. Зарим нь ширээн дээрээ бууж. Зарим нь их хэмжээгээр цусаа алдаж, ихэнх нь ядарч туйлдсандаа ухаан алдан унажээ. Диказайн тоглоом дууссан гэж зарлахаасаа өмнө чулууг нь өч төдийч хөдөлгөж чадаагүй бүтлгүүчүүдээ шүүмжлэв. Тэрээр тэдэнд завсарлаг авч өмхий хог хаягдлаа сайтар цэвэрлэхийг сануулв. Цоргчид чадах ядхаараа өөрсдийг үцэгцэлж профессорын заврыг дагав. Сижвагаас бусад бүх хүн нэр төрөө алдаж энгийн нэгэн дадлахын төлөө амь насаа алдах шахсан байхад Эферений хэрхэн амжилт гаргасныг Жулия түүнээс асуув. Үнэн хэрэгтээ Эферени басаж бараг бүтлгүүтэх шахсан юм. Тэрээр процессын дундуур генетийн ухаарал олж авсандаас аттай байжээ. Тэр телекинезийн талаар тийм ч сайн мэдэхгүй ч Дикозийн элбийг нэвтлэх гэж оролдох үедээ ямар нэгэн биет зүйлийг нэвтлэн гарсан мэт мэдрэмж төржээ. Хэдхэн метрийн цаана Сильвиагийн толгой дотор маш олон бодол эргэлдэж байлаа. Өмнөх шалгалтад сүүлийн байранд орж байсан нэгэн түүний хурдыг ийм хурдан гүйцэж төрөөснийг тэр юусоо хүлээж авч чадахгүй байв. Тэр овчинд ямар нэгэн тусгай хүмүүст үзүүлээгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Дикасан энгийн артын охинд ажлын цагийн дараа анцаарчлан хичээл заадаг гэсэн яриа үнэн болохыг тэр сэжиглэжээ. Хэрэг тийм бол Дикозийн түүний ардуур худал хийж хуурам ихэлсэн байж таарна. Тэр тэнэг рүү артын охинд өөрт нь байхгүй юу байгааг тэр огт ойлгож чадахгүй байв. Изайн гайхамшигтай залуу хагтаа өөрийгөө толонд харалгүйгээр Эференийг бартам зантай хэмээн дуудах зоригтой нэгэн байжээ. Бүх буулжис болон цус цэвэрлэгдсэний дараа дебютантнууд илүү дээр байдалтайгаар суудалтаа эргэн ирэв. Тэрхүү хасаастын дадлаг дээр хүн бүр манагийн саад учруулах гэж хичээсэн ч түүний телекинезийг зогсоох хамгийн амархан аргыг олж харч чадсангүй. Тэр ийм дээр оргуц тэгтэтүүдийг ингэж тэр амжилт гаргасан хоёр хүн түүний юу яриад байгааг гайгүй гайхсан байх. Арга нь манай доктор нуугдсан байдаг. Шившлэг өөрөө биш, харин эсрэг талын манад саад учруулах шаардлагатай. Харуулсан элбийг хаахаас бүрддэг түгээмэл аргуудаас ялгаатай нь манагийн саад татвар гэдгийн тухайн шившлэгийг сайн ойлгож манагийн урсгалыг тасалдуулах явдал юм. Цаасан дээр бол амархан сонсогдож байгаа ч энэ арга яагаад түгээмэл хэрэглэгддэггүй болох тодорхой шалтгаан бий бэ? Энэ нь том хязгаарлалттай. Хэрэглэгч олон элбний тойргийн томьёог цээжээр мэддэг байвал ламанагийн саад татвар үүсчирдэг. Та зөвхөн сайн мэдэх элбэдэх манадас саад учруулж чадна. Энэ бол тулааны халуун үед тийм ч тохиромжтой арга биш юм. Ихэнх нөхцөл байдалд хааст ашиглах нь хамгаалалтад илүү хялбар бөгөөд хурдан байдаг. Бат бүх хаастын дараа үр дүнтэй сөрөг дайралт хийх боломжтой. Гэсэн хэдий ч профессор энэ үйлчлэлийг ашиглан манагийн саад татхрын ойлголтыг тэдний уурав тархинд сайн шингээж өгөхийг зорж байна. Ахтан дайжч энэ ашигтай яг харуугийн шийдэл зовлонгүйгээр амжилт өгье. Эхлээд тэр тэдэнд уг техникийн гол цөмийг зааж өгөв. Хүн бүр элбээ тойргийн төв хийхэнүүдийг сайн олох ёстой. Эдгээс төв хийхэнүүд нь хор хөнөөтэй эсвэл тослох шинж чанартай байхаас шалтгаалan элбэний төрлөөр өсдөг. Мөн ямар элементүүд ашиглагдаж байгааг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл өрсөвдөгч нь ямар төв хийхээ ашиглаж байгааг олж тогтоох нь тэдэнд саад учруулах боломжийг олгоно. Хэрв тэд энэ ойлголттой танилцвал илүү төвөгтэй манагийн саад татхар илүү хялбар болох болно. Үүнийг санаанд авч өнөөдрийн хичээл түгээмэл хэрэглэгддэг элбээ тойргийн төв хийхэд төвлөрөх болно. Үүнийг харуулахын тулд Дикозийн дотроос шатдаг хийхээдээ хор хөнөөтэй элбээ болох Stormpladаас хэмээх шившлэгийн элбээ тойргийг үзүүлв. Тэрээр цааш нь туслах элбээ гэх мэт зүйлсийг үзүүлж гарлаа. Энэ хооронд түүний сурагчид бүрийг нь анхааралтай сонсож маш шаргуу тэмдэглэл хөтөж байв. 2 цаг тасралтгүй заасны эцэст Дикозийн цаг руу харвал тарах цаг болжээ. Үзэж амжаагүй баг зэргийн агуулга үрдсэн ч цаг дууссан байв. Дебютантнууд өмнөх дадлага дээр болон түүний дараах цэвэрлэхэн дээр хэтвхий их цаг үрчсэн юм. Одоо тэд амарч
Сурсан зүйлээ толгойдоо шингээх хэрэгтэй. Дунд шалгалтууд төгөж байгаа бөгөөд тэрээр үүний өмнө нээлттэй дадлага хийх болно. Цаашид энэ нь чухал байх тул хичээнгүйлэн суралцаж, сурсан зүйлээ сайтаас тогтоохыг тэр хүн бүрт анхааруулв. Тэрээр сурагчдтайгаа сайн сайхныг хүсэн үтэлцээд явжээ. Ажлын цаг дуусахад тэрээр тэнд илүү удаан сааддаг нэг юм биш юм. Цалин авахгүйгээр илүү цагаар ажиллах хүсэлт түүнд байхгүй. Хачирхалтай нь декале хичээлээ цагтаа дуусгахад түүний ангийнхан дургүй байдаг. Тэдэнд энэ нь яг л сайхан бие засаж байхад гинэт зогсоосон мэт санагддаг аж. Ердийнхөөрөө Жулия профессорын зааснаас бараг юу ч ойлгосонгүй. Харин Эферени бодож давтжээ. Өнөөдөр тэрхүү дөрсгүй агдын охин өмнөхөөсөөч илүү том ухаараас ойрцсон мэт мэдрэмж төрөв. Үгээр илэрхийлэхэд хэцүүч тэрээр өөрийн элбэн дахиц дэвшил гарч байгааг мэдэрч байлаа. Өмнөх ховч хүн дахин ямар нэгэн зүйл хайж иртэл түүний өдөр сайхан өнгөрч байжээ. Төвөгтэй байдал. Декулийн болж жүжиглэх гэж оролцсон муухай хулган Бек энгийн ардуудыг үзен ядаж буйгаа нуусангүй. Энэ удаад охид буцааж хэрэгтэхээс ботсонгүй. Бек сүүлийн үед тэдний амьдралд хэтэрхий их удирдах байв. Тэр өөр нэг удаа зүгээр төвөг удахын тулд Рейн профессорыг хүртэл дагуулж ирсэн юм. Тэр бол энгийн ардуудад дарагдсан юртөөж нэг тэнэг амтан. Доод давхаргын хүмүүс хичээл дээр түүнээс хамаагүй сайн байгаад тэр өөрөнд хүрч байлаа. Өнөөдөр Эферени сэтгэл санаа өөдрөг байгаа тул тэр хулганы төвшөнд хүрч унаад өдрөө баллахыг хүссэнгүй. Бек түүний гэр бүлийн талаар дуртахаас өмнө тэр яг ингэж бодож байв. Түүний гэрт улаан зоосч байхгүй байхад профессорт хахууж өгч өөртөө татхад шаардлагатай нөөцийг хаанаас олсныг нь тэр асуув. Энэ удаад тэр хин нэгнийг нам цохиж тэр их зантай язгууртны царайг тэс татхад бэлэн байлаа. Бек цагийн дараа Декулийн профессороос хувийн хичээл авдаг гэсэн Эферени тухай цоо яриаг сэдэн өдөн хагахаа үргэлжлүүлв. Мэдээж хэрэг тэр ийм завхааг үтгэхийг эрс үгүйсгэв. Уймэн самуунаас хожгүй сэлвэ анхааралтай сонсож байлаа. Хэрв цоо яриа үнэн биш юм бол академиас ч ирээгүй тэнэг амтан хүн бүрийн уртуу хэрхэн гарч чадсныг Бек зөв тайлбарлахыг шаардав. Тэр их зантай новш профессор өргөцсөндөө ядуу охинд манай чужууг бэлэг болгон өгсөн гэж бодож байлаа. Гэргүй учраас эцэг их нь өөд болсон ядуу үнчин охин зөвхөн өрөвдөлтэй аргаар ам зууж чадна. Энэ янзаараа Бек бас нэг үг хэлбэл Эферен өөрийгөө алдаж яг тэр газар хүн алж магадгүй байв. Их загнаж бууж өгөхөөс татгалзсан Бек түүнийг ямар нэг юм хийж үзхийг зөвшөөрчээ. Сэлвэ үүнийг илүү анхааралтай ажиглав. Зөрчилдөөн дээд цэгтээ хүрэхэд хэрэг Жулия түүнийг тайван байлгаагүй байсан бол Эфин Бекийн бартам царайг нүцгэн араараа урах байлаа. Өөр нэг шийтгэл нь түүний карьер эхлэхээсээ ч өмнө дуусна гэсэн үг гэдгийг тэр найздаа сануулжээ. Энэ чухал мөчөд шидэднүүд ямагт хүйтэн поцоотой байх ёстой гэсэн профессорын зөвлөгөөг Эфин санав. Тиймээс тэр уураа барих гэж чадах бүхнээ хийж гараа татжээ. Тэр инээмсэглээд өөрийг нь тайван байлгахсанд найздаа талархал илэрхийлв. Тэр бухимдсан ч одоо зүгээр болсон байлаа. Тэнгүүдтэй ярилцах гэхээр л Эферени уур нь хүрдэг учраас тэр уучлалт гуйгаад Бекийг огт байхгүй мэд жүжиглэв. Тэр төрүүлж алхан Жулияг цайны газар тийм идүүлэхээр урьлаа. Хэдхэн суурийн цаанаас Сэлвэ чимээгүйхэн ажиглаж Эферениг дотроо дахин дүгнэв. Ууртаа энгийн ардын охин өөрө барьж чадсан нь үнэн ч энэ нь тэр уурлахаа болсон гэсэн үг биш юм. Тэр үнэхээр тэр Бект хизээж мартахааргүй сургамж өгөхийг хүсэж байлаа. Тэр язгууртан новшоор яаж юм ярих тухайга чангаар бодож байтал удамжинд түүнийг хүлээж бай. Алтан хөөхтдээ тааралдав. Сэлвэ ямар ч их зангуугаар амаа нээж хоёулаа ганцаарчилж ярилцаж болох эсхийг асуув. Энэ ярианы урилга ямар утгатай болохыг Эферен огт төсөөлөөгүй байв. Тэр Сэлвэг дахин гар зөрүүлэх гэж байна уу гэж асуув. Өнөөдөр тийм өдөр биш юм. Тийм учраас хэрв тийм бол тэр татгалзсан. Түүнийг хүлээж авахгүй байгааг хараад Сэлвэ шуудаж Эферен хичээлийн чадвар Декулингээс хичээл авдаг эсэх талаар асуув. Мэдээжийн хэрэг энэ гүтгэлэг энгийн ардын охины гомдлыг төрүүлв. Тэр үүнийг өөр нэг язгууртны хэрүүл өдөх гэсэн оролдлого гэж хүлээж авлаа. Цоо яриа нь ямар ч утгагүй байв. Тэд хамгийн муу оюутан профессорын харилцаатай тул нууц хичээлийн тухай цоо яриа зүгээр доромжтой сонсогдож байлаа. Эферен уурсаж зодотоход бэлэн байхад Сэлвэ түүний хариу үйлдэлийг чимээгүйхэн үнэлж байв. Энгийн ардын охин чин сэтгэлээсээ байгааг хараад тэр явхаар иргэв. Явхаасаа өмнө тэр Эференд зарим нэг хэрэгтэй мэдээллийг үлдээжээ. Түүний мэдэж байгаагаар профессор 3 жилийн турш лабораторийн босгоо алхаагүй байна. Эферени эцэг ууд болсноос хойш тэр ганц ч удаа эргэж ирээгүй юм. Урдын адаас сохор энгийн ардын охин энэ мэдээллийг хуурамч итгээд түүний аавын тусламжгүйгээр ямар ч зүйлийг
зөв хийж чадахгүй гэдгийг баталгаа гэж хүлээж авчээ. Тэр ямар ч байсан сууд хүн байсан шүү дээ. Эфрийн өөрийн үнэлгээндээ маш ихтэй байсан тус Сежва Дикужийн сүүлийн 3 сарын турш өдөр бүр лаборатори руу явж байсныг мэд хийсхийг нь асуув. Тэр бүх талбайг цэвэрлэж, туслах сонгон авч ажид оруулж, судалгаанд зориулж, шин шидэд багаж хэрэгсэл хүртэл авчирсан байна. Энэ нь ганц л зүйлийг илтгэж байна бидтэй. Эфрийн цочиртжээ. Түүний бодол шууд л хамгийн муу хувилбар руу өсрөв. Магадгүй тэр хулгайч түүний талийнхаач эцгийн судалгааны үр дүнг дахин дээрэмдэх гэж байгаа байх. Гэсэн хэдий ч бүгдийн мэдих хогийн шалбаг Дикужийн ийм өндөр түвшний судалгааг өөрөө үргэлжлүүлж чадахгүй байх ёстой. Гэсэн хэдий ч энэ нь түүний дотор ямар нэгэн тавгүй мэдрэмжийг үлдээв. Сежвагийн өмнө тэр энэ нь өөрт нь огт нөлөөжихгүй гэдгийг харуулна. Асуудлыг зүгээр л үгүйсгэв. Профессор лабораторид юу хийхийг оролдож байгаа нь түүний хэрэг бөгөөд дебютантууд оролцох ёсгүй гэж Эфрем мэдэгджээ. Сежва түүний жүжиглэлтийг харж чадсан бөгөөд инээн сэглээ нүү. Гинтийн мэдээллээр түүнийг сандрахж хариу үйлдэлийг нь харсны дараа Сежва Эфрентэй тоомсоргүйгээр сарлав. Энгийн ардын охин эцгийнх нь өв хөрөнгө булшнаасаа харж ашиглагдах боломжийн талаар бодож үйтгэжээ. Хэд хоногийн дараа өмнөх лекцийн үргэлжлэл эхлэв. Дебютантууд байшингаас аажмаар гарч сургуулийн талбай руу орцгоолоо. Үүний дараа тэд ямар шалтгаанаар ч юм бэ нарны дор игнэн зогсов. Хичээлийг гадаа явуулахын тулд профессор юу бих гэж байгаа талаар тэдний хинэнч юу ч мэдсэнгүй. Юу болох гэж байгааг бүгд гайхаж байтал Бек Эфрений энгийн ард найзуудын нэг рүү зариудаар мөргөж чанга түлхв. Энэ удаад том сэтгэж комплиг өнгөрөхийг жүлээд сануулах үүрэг Эфренд ногтжээ. Хэсэг хугацааны дараа 50 атлаа эрх мэдэлтэй хоолой лекцээ зөв ихэхийн тулд чимээгүй байхыг шаардав. Дизайн профессорын өмнө дурдсанчлан өнөөдөр албан ёсны дунд шалгалтын өмнөх сүүлийн дадлах хичээл байх болно. Тэр хуруугаараа тавшиж өнөөдрийн лекцийн хэв маягийг зөв танилцуулав. Энэ дэрийг нууж байсан даав хавчаар дээрээсээ унаж тасалбар нь дууссан олон тооны үзэгчдийг ил гаргав. Генетийн бэлэг болгож дебютантууд томшгүй олон хүний өмнө нийтийн дадлага хийх болно. Эфрем болон энгийн ардууд өмнө нь ийм олон хүний цугларалтыг хизээж харж байгаагүй юм. Оюутнууд өөрсдийн эзэмшсэн ямар ч шид ашиглан эдгээр харж буй олон хүний өмнө шидэд тулааныг харуулах болно гэж Дикужийн дэлгэрэнгүй тайлбарлав. Дебютантууд бие биетэйгээ тулалдах болно. Тэд ядаж 3 төрлийн цэвэр элементийн шидийг зөв харуулах шаардлагатай. Ялалт ялагдал тийм ч чухал биш. Тэд тулааны чанар болон дүрм журмын хүрээнд хэрхэн бичснээр нь оноо авах болно. Дикужийн дебютант бүрийн давуу болон сул талыг биечлэн ажиглаж бичиж авах болно. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь ур чадвараа сайжруулах үндэс суурь болгон эдгээр тэмдэглэлийг ашиглана гэж тэр найдаж байна. Үүнээс гадна ямар нэгэн ноцтой бэртэл гэмтлээс урьдчилан сэргийхийн тулд Ризен профессор анхааралтай шүүх болно. Ийм чадварлаг шидтэн харж байгаа тул тэд ямар ч хязгаарлалтгүйгээр бүх чадвар гарган тулалдах эвтэй. Ижүү зүйл ярилцгүйгээр Дикужийн эхний тулаанаар нийтийн дадлагыг ишүүлв. Тэр санамсаргүй байдлаар Еврозен гэдэг хүүхдийг дуудаж сандарсан дебютант ринг дээр хинтээ тулалдахыг хүсэж байгаагаа асуув. Санамсаргүй сонгогдсон хүүхэд өөр нэг нэр усгүй хүүхдийг сонгож тэр хоёр хүмүүсийн нүдэн дээр тайз руу алхлаа. Эцэст нь профессор зөвшөөрөл өгөхдөө зэрэгцэн чухал биш анхны тулаан эхлэв. Тулаанууд араасаа үргэлжлэн боллоо. Шидэт тулаанууд өндөр чанартай бөгөөд нэлээд жигд явагдав. Эдгээр дебютантууд жинхэнэ сууднуудтай харьцуулахад бүдэг байж боловч эдгээр хүүхдүүд өөрсдийн гэсэн хүндэтгүйц авьяастай юм. Хажуу талд нь профессорууд шүүх болон оноо өгөхийн тулд тайзыг анхааралтай ажиглаж байлаа. Эхэндээ зарим оюутнууд жинхэнэ тулаанд дасаагүйгээс болж нэлээд эвгүй хөдөж байв. Гэсэн хэдий ч туршлагагүйтлээсээ болоод тэд шидийн хэрэглээндээ илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Хэд хэдэн тулааны дараа асар том дэлбэрэлт болж сүйтгэгч хазуунаар аренаг бараг ууршуулж харжээ. Сежва үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад зүгээр л өөр ертөнцид байлаа. Бек болон түүний дээрэмчин найзууд хажуу талд нь инээлцээр байв. Тэд тулаанд ялагдсан талд байгаа энгийн арт бүрт бүдүүлгээр хариу үйлдэл үзүүлж байлаа. Ялагдсан хүмүүс шидэж чадвараа орхиод оронд нь түүний цэцэрлэгийг цэвэрлэх хэрэгтэй гэж Бек санаж болгов. Эфрен эдгээр харгас новшнуудыг ажиглаж байлаа. Тэд ямар ч хариу арга хэмжээ авахаас айжгүйгээр зариудаар чанга дуугаар ярилцаж байв. Түүний энгийн артын найзуудын нэг нь шийдвэрлэх ялагдлын дараа дохолсоор аренагаас гарч ирэв. Эфрен өөдөр бөгөөд тайлхруулах үгсийг хийжээ. Эцэст нь
Декодийн профессор таних нэрийг дуудаж тэр хулган Бекийг гарч ирэхийг шаардав. Өрсөлдөгчөө сонгохыг хүсгэд тэр хүүхэд их зантай инээмсэглээд дебютантуудын игнэг гүйжгэн харжээ. Тэр эргэлзэлгүйгээр Эфрен рүү зааж түүнийг хос тулгааны хамтрагчаараа сонгов. Айж сандрахын оронд тэр тайван амгалан мэдэрч байв. Үннийг хэлэхэд энэ бол түүний хувьд хамгийн сайн хувилбар юм. Найзуудыг нь тасралтгүй зовоож байсан тэр хүүдээ нүүр тулах гэж байгаа болохоор түүнийг хэсэг хувааж хаяад түүнээсээ сайн дуу авах төвчээртэй хүлээж чадахгүй байв. Зэгтэр хин ана армада өөрөдөд нэг нас цамд албан ёсоор ирэхээс өмнө Бек түүний зүг хог шог яриа хайжээ. Тэрээр ялалт байгуулахын тулд түүнд одоо нууцаар хичээл заах хүн энд байхгүй гэж хошинсан юм. Тэр ямар ч удахгүй ярианд одоо ч зууралдаж байна. Эфинэ ирэх язгууртнуудын хувьд ярих нь ердийн соёл бололтой гэж бодохоос өөр аргагүй байв. Дараа нь тэр түүний эмзэг газар руу цохив. Эференэ Бекийг Декожаны стилийг дөөрөх гэж байхад бүтэлгүйдсэн хэмээн хэлжээ. Олон хүний өмнө дуудагдсан хүү тайршрах боломжгүйгээр эвгүйрхэн мушгилдах зур Эференэ анхны шившгээ идэвчүүж бүх талбай даяар ногоон гэрэл асаасаа. Тэрээр Бекийн этгээд хувцаслалт нь түүний таархан магистр таарч байгааг Бект харуулахаар зоржээ. Хоёрын хоорондын дайсагнасан зузаан анхаар дунд дараагийн практик тулаан эхэлжээ. Бек алхан дээр гэрэлтсэн маги тойрог дуудаж Эференэг хорвогийн мөнх бусыг үзүүлсний дараа эцэг ихтэйгээ уулзахад нь туслана гэж хошигножээ. Тэрээр хурдан дайралтыг зөв хааж зайлсхийж эсвэл хариу цохилт өгөхөд арай л удаан байв. Энэ нь түүнийг булан руу шидэв. Түүнийг газар унахсны дараа Бек түүнийг тэнд нь байлгахын тулд тогтолцоогоо үргэлжлүүлв. Бардам инээмсэглэлтэйгээр тэрээр олон хүний өмнө өөрийнхөө давмгаасан хүчийг гайхуулан баясаж байлаа. Тэрээр уухайж байгааг хайрладаг байв. Энэ нь өөрд үргэлжлэж болох байсан бөгөөд тэр секунд бүрийг нь хайрлах байсан. Гэхдээ бодит байдал дээр энэ сагсгаар хүүхдэд илүү гонигтай зүйл төлөвлөсөн байв. Түүний хүчээр унгах гэсэн бүх оролдлогыг үл харгалзан энгийн охин огт гимтээгүй мэг харагдаж байв. Шидэд цамхагт ирснээс хойш тэрээр өмнө нь сонссон хуучны энэ үгийг эргцүүлж байжээ. Сайн задуулах нь язгууртанд төгс тохирно. Үүнээс үнэн үг хизээж байгаагүй. Эференэ өөрийн шидэд тойргоо ашиглан Бек рүү дайрч буй ямар нэгэн салиатай ногоон слайм хэлбэрт амьд биеийг дууджээ. Слайм эцэстээ гарны хэлбэрийг олж ганцхан цохилтоор Гекузан косплеерийг стратосфер руу илгээв. Бекийг газарт буцаж буухад тэр уйлж секретийн гинтээс авсан байв. Хин нэг нь түүний дотор хувцсанд шар юм байгаа эсхийг шалгах хэрэгтэй. Магадгүй тэнд бас бор юм байж магадгүй юм. Ялагдсан хулганы дээр өндөрлөж байхдаа Эференэ баярлаж ялалтаараа сайлхах энэ боломжийг алдахгүй байв. Эференэ ялалт байгуулсныг зарсны дараа ч хорсон Бек түүнийг зүгээр л азтай цохилт олж авсан гэж итгэж байв. Зарим тэнэг танхаа этгээд байр сууриа барьж чадхуун ужмаас сүүчийн тулаан хитрхи хурдан дууссан тус дуусан нийлээд бухимджээ. Хэрв тэд үзэгчдэд хүрэлцэн ирсэнд нь талаасан зүй ясны шог үзүүлээгүй бол харамсалтай байх байсан. Түүний гомдлыг сонссон Эференэ гарч ирж дахин нэг удаа тулаалдах сайн дураараа хүсэлт гаргажээ. Практик шалгалтанд тэнцэхийн тулд тэрээр 3 төрлийн цэвэр элемент магийг ашиглах хэрэгтэй байв. Гэсэн хэдий ч тэр одоо хүртэл зөвхөн нэгийг нь ашигласан байв. Түүний өрсөлдөгч маш сул байсан тул тэр хэтрүүлэлгүйгээр жинхэнэ чадвараа харуулж чадахгүй байв. Түүний хэлсэн үг утга учиртай байв. Тэр эрт хүчтэй болонгой хэд муу өрсөлдөгчөөс болж шалгуур түүнийг унгах байсан. Тиймээс профессор Бост хийж Эферет дахин оролдохын тулд өөр хүнийг сорих их өгчээ. Тэрээр эргэлзэх зүйлгүйгээр гараа өргөж диваныг заажээ. Нүүрэндээ итгэлтэй инээмсэглэл тодруулсан тэрээр профессор руу урд хожид үзэгдээгүй сорилт заалаж байгаагаа чангаар залав. Тэр аль хэдийн косплеерийг ярьчихсан байсан. Жинхэнэ хүнтэй тулалдах цаг нь болжээ. Ийм ичхүүр сонжургүй, утгагүй сорилтыг сонссон энгийн хүмүүсийг үзэн яддаг буцхар профессор охиныг зэмлэн гашуудсан байна. Энэ залуу түүнийг Газзо Эфин гэж дуудсан бөгөөд хүн бүр ялангуяа тэр ангиж гахрууд шуугэн дэгдэн гэдгийг аль хэдийн хүлээж байсан. Тэр тэнэг биш. Гэсэн хэдий ч энэ бол Декалантай том тайзан дээр тулалдах алтан боломж бөгөөд энэ бол түүний удаан хугацаанд хүсэн хүлээсэн зүйл юм. Хэрв тэр боломжийг ашиглаж чадвал хэсэгхэн хугацаанд салиатай хүн гэж дуудуулсан ч яах вэ? Бүх шуугины дундуур Гекузен зүгээр хөгжихтэй байв. Дараа нь тэр профессор Раниг тарган амаа хамхиад оюутанд хараас урсгахаа болохыг тушаав. Соригч руу ирж хараад тэрээр хүсэлтийг нь талархалтайгаар хүлээж авсан юм. Тэр хин нэгнийг өрсөлдөгчөөр сонгож болно гэж хэлсэн. Тогтсон хязгаарлалт байгаагүй тул энэ нь параметрийн хүрээнд багтаж байна. Ингэж хэлэхэд профессор энгийн дебютанттай тэгш нөхцөлд тулалдах боломжгүй юм. Өршөөл болгож тэрээр эфич давтлахгүй гэж амласан юм. Үүнийг илүү сонирхолтой болгохын тулд түүнийг анхны байрнаас нь хөдөлгөж чадвал Эференегийн ялалт гэж үзэх болно. Хоёр
оролцогч тохиролцсны дараа тэд талбай дээр байр сууриа эзэжээ. Залуу Эферений гар дээрээ манаа цуглуулах зуур түүний зүрх баяр хөөрөөр цохиж байв. Тэр энэ боломжийг маш их хүсэж байсан юм. Магадгүй Дикулантай хийсэн тоглолт түүнд өнгөрсөн үеийнх нь зарим шийдлийг өгөх байх. Эхлэх дахин өгөгдмөгц тэрээр ширүүн бөгөөд сөрөөлөгч осон нэрт сархийг гаргажээ. Одоогийн байдлаар тэрээр өөрийн болон профессорын хоорондох ялгааг яс махаараа мэдэрч байна. Тэр өөрийнхөө өмнө зогсож буй залууг шууд ялж чадна гэж бодохоор сазараагүй байна. Түүнчлэн энэ тоглолт нь хүн бүрийн бодож байгаа шиг болгоомжгүй зүйл юм. Гэсэн хэдий ч энэ бол Дикулан болон түүний хоорондох ялгааг хэмжих ховор боломж юм. Өнөөдөр тэр ирээдүйн ялалтын төлөвлөгөөг боловсруулахын тулд аль болох их өгөгдлийг цуглуулах болно. Түүний салхины эр байр руугаа чиглэх зуур Эферений газын шившлэг нэмж оруулсан манаагийнхаа хүчин чадлыг улам бүр шавчээ. Дикулан зүгээр гараа тайван зөрүүлэн огтхонч сандралгүй зогсож байхад энэ нь шатаасан хар салхи шиг эргэлдэж байв. Түүний хосолсон шившлэгийг хараад тэрээр таатайгаар гайхжээ. Гэсэн хэдий ч там шиг шатаж буй газын дүүж түүний биеийг уусгах аюул замшигж байхад тэрээр аура цуглуулах байр суурь хагассан хിവэр байв. Аль хэдийн аимшигтай гаралтынхаа үр дүнд сэтгэл хангалуун бус байсан. Эферений дэлхийн элементийг нэмж өгөөд гаралтаа улам бүр нэмэгдүүлжээ. Гал тайзны талыг бүрхсэн байна. Энэ нь салхиар хүчрхэгжиж, түшээр хангагдаж, дэлхийгээс болж илүү их хор хөнөөтэй хэлбэрт шийдсэн. Төгс хослолыг хараад цугласан олон амьсгаагаа төгжжээ. Тулаанд олон элементүүдийг хослуулах тал дээр Эференегийн генийг хинч үгүйсгэж чадахгүй. Түүний энгийн газын шившлэг цэвэр устгасын хальмаг лава болон хувирчээ. Өөр бусад дебютант бүрэн сүрэх байсан ч профессор Дикулан бол сонирхогч биш. Хуруугаач хөдөлгөлгүйгээр тэр өөрийгөө хамгаалж, эргэн тойрны лава бөмбөг рүү хагажээ. Түүний хувиралгүй харцыг хараад тэр бухимдалдаа шүд зуужээ. Түүний чадварын гайхамшигтай үзүүлбэр бүтэцгүйсэн ч тэрээр шидэгтэн салхины цохилтыг ашиглан давталгаанаа өргөжлүүлж, салхины ширүүн урсгалыг магикийн саад дотроор амархан арилгасан юм. Профессор түүний шившлэг хийх үедээ гаргадаг муу зуршилыг зааж өгчээ. Үнэн хэрэгтээ уг зуршил нь түүний магие хөдөлгөөн том байх тусам усам тодордог байна. Тэр түүнд үн цэнтэй мэдээлэл өгч байсан ч тэр сонсохоос таг халзаж шившлэг шидэхээ үргэлжлүүлжээ. Ядаж тэр оролцсон шүү дээ. Энэ удаад Дикулан түүнд шившлэг чөлөөтэй гаргах боломж өгсөнгүй. Юу ч бодит болохоос өмнө тэр үүнийг цацаржээ. Энд ямар нэгэн ноцтой буруу зүйл байна гэдгийг тэр мэдэрсэн. Тэр түүний шидэг хийхэд саад учруулсан байж таарна. Одооноос эхлэн тэрээр түүний өмнө маги ашиглаж чадахгүй. Магуудтай хийх тулаанд магияга хураалган гэдэг үхлийн яртай байдаг юм. Хэдий тиймч тэр өрөвдөлтэйгээр галт шатаж дуусахаас тагхалцжээ. Хэрэг түүний магийг авчихвал түүнд гартаа байгаа нь удрагал үлдэнэ. Юуны өмнө тэр биеэрээ тулалдахад илүү ихтэй байдаг шүү дээ. Тэрээр хамгийн хүчтэй цохилтоо бэлтгээд чадаач нэгээрээ гүйсэн ч нэвтэршгүй хантаа тулгарсан мэт санагджээ. Дуулын түүний магнаа дээр хөнгөн товшиж, салхинд хийсэн цаасан шувуу шиг нисгэж ярхав. Түүнийг тайзнаас гаргахад ганцхан хөнгөн хариу цохилтож хангалттай байв. Энэ бол маргаангүй бот нэрлэлт байсан ч Дикуланы түүний үзүүлбэрт үнэхээр их сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр салхи, газ гэсэн цэвэр элементүүдийг үр дүнтэйгээр хослуулж чаджээ. Үүнээс гадна тэрээр аимшигтай тоосны дэлбэрэлт үүсгэхийн тулд дэлхийн элементийг маш ухаалгаар нэмсэн юм. Түүний магия мэдрэмж бол энэ хорвоог их бишээ. Гэхдээ түүний мэдрэмж сайн байсан ч элементүүдийг эзэмших шаардлагатай авахч самбаа чадвар дутагдвал нарийн төвөгтэй дайралтыг зөв хийх боломжгүй юм. Одоо тэр өөрийн авьяас чадварын савны ачаар дутагдлаа даван туульч чадсан юм. Тэр бугуйчтай байх цагт бүх элементүүдийг ашиглаж чадна. Энэ бол дэлхийн хинч сайхахыг хүсэх артефакт юм. Хэрв хуучин Дикуланы одоогийн Эференийг харвал тайван бус байх байсан. Эферени шиг сайн нэртэй дүр зохих ёсоор хөгжүүлж тэр хүчрхэг нэгэн болох байсан. Тэрээр охин руу тайван дөхөж очоод илэрхий үр дүнг тоомжиргүйхэн хийв. Ингэж хэлэхдээ тэр бас түүнийг тийм ч муу юм хийсэнгүй гэж магтжээ. Магтаалын өөдөс сонссон Эфери доктороо дулаахан таатай мэдрэмжийг мэдэрчээ. Профессор цугласан олонд хандан олон нийтийн практик шалгалт дуусныг зарлав. Одоо шинэхэн сурвалжлагчид удахгүй болох улирлын шалгалтаа бэлтгэхэд анхаарах ёстой. Сүүлийн тулааныг үзсэний дараа олон хүн Эферийн хичээл зүтгшийг мартаж байв. Косплейчинтэй хийсэн түүний тулаан маш уйдгартай байсан тул тэд түүнийг ийм сайн гэдгийг мэдээгүй байжээ. Бэг чадваргүй гэсэн бүх доромжлыг дуртай дургуй төвчгээс өөр аргагүй төхөрөв. Долайн аль хэдийн явчихсан байсан бөгөөд Эфин Марталийн сайханд хагарчлаа баярсаар байв. Хэрв найзууд нь түүнийг татаж яваагүй бол тэр суусан газраа үлдэх байжээ. Ас холын далайн ирэг дээр аялагч Ганеса Бомтод нь усан онгоц зогсохыг догтлон хүлээж байна. Далавчид салхин хураалд мөгц тэрээр Рио болон Карлосыг угтан авлаа. Дараа нь түүний хамгийн их харахыг хүсэж байсан Рия гэдэг охин гарч ирэв. Юра бол далайн аялагчийн хувцастай сайхан инээмсэглэлтэй хар өстэй охин юм. Тэрээр
мөн Ким Үжиний хуучин найз охин Юарагийн эзэмсэн Алын охин юм. Тийм ээ, Оз дүүрийн хуучин найз охин мөн Исакаде байжээ. Ганиша шинэхэн хөөрхөн гишүүн рүүгээ шууд л дайран орлоо. Түүний харьцаа барагж хүүхэд хүчээр хийжилтэй адилхан байв. Ахмад түүнийг тэврэх зуур Уараг яг одоо байгаа газар нь авчирсан хачирхалтай үйл явдлуудын талаар эргцүүлэн бодохоос өөр аргагүй байв. Төрсөн дэлхийдээ харснаа санаж буй хамгийн сүүлийн зүйл нь нүд Гялбам гэржийн цацраг байв. Компанийн зогсоолдох машин руугаа явж байхад нь тэрхүү гэрэл түүнийг бүгдээр нь залхижээ. Хуучин ертөнцийн дуу чимээ бүрэн тасарч түүний оршин тогтнолыг тэр чигт нь бүрхэн устгав. Мөнхийн юм шиг санагдсан хугацааны дараа ухаан ороход тэр огт өөр ертөнцид тис өөр бийд байлаа. Нүдэ нэхэдэн Ганиша болон түүний багийнхан энэ охиныг Дикулэд авчрах хэсгээ махалдаж байв. Энэ үед даалгавраа цоцлох төлбөр нь хэтэрхий өндөр байлаа. Уара уг багийг өөрийнх нь болон багийнхны тоо томшгүй олон нойргүй хоногийг өнгөрөөж бүтээсэн түүхийн дөрүүд гэдгийг шууд л танив. Түүнийг сэрснийг хараад Ганиса өөрийгөө тэр охинд өөртөө итгэж танилцуулав. Уара Ганиса болон улаан гарнит аялагчдыг андахгүй сайн мэддэг. Эргэн тойрныг ажиглахад тэрээр дулаахан салхи болон байгалийн үнэрийг мэдэрч байв. Харилцан яриа болон орчны байдлаас үзэхэд тэрээр Юрагийн биеийг олсон байж таарна. Ингэж Уара өөрийн бүтээсэн тоглоомын дөрүүдийн нэг болж хувирчээ. Жио болон Карлос цайзын эргэн тойронд гүйж тоглож байх хооронд Юрия Ганисагийн хажуухантай зууралцсан хിവэр байв. Энэ эмэгтэй ирээдүйд дэлхийн шилдэг аялагч болохыг Юра мэддэг. Тиймээс амьд үлдэхийн тулд Ганисагийн дэргэд байх нь хамгийн зөв арга гэж тэр боджээ. Тэрээр амьд үлдэж гэртээ харих архаа олох ёстой. Үйл явдал улам эрчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж үгүй. Таалагдсан бол лайк дарж сувг 100 маань заавал бүртгүүлээрэй.